Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Юуны өмнө өөрийгөө танилцуулахад намайг Саран гэрлийн 50 гэдэг. Тийм учраас би энэ суугаа 50-аас 50 гэж нэрлэсэн байгаа. Энэ суугаараа би ямар бичлэгүүд хийх хүсэлтэй байгаагаа товчхон танилцуулаад хамгийн анхныхаа бичлэгийг хийя гэж бодсон юм аа. Ерөнхийдөө бол миний зорилго бол өөрийнхөө мэдлэг мэдээллийг хүмүүстэй хуваалцах. Яагаад вэ гэвэл би мэдлэг бол хүч харилцаа холбоо бол түлхүүр гэж би боддог байгаа. Далаа тасал нэмэр гэж бодож би ерөнхийдөө хүмүүстэй мэдлэгээ хуваалцаж та нараас ч гэсэн би их олон зүйлийг сурч мэдэх байхаа гэж би бодож байна. Тэгээд миний хуваараа болохоор 50 амьдралыг Монголдоо гэсэн байгаа. Яагаад вэ гэхээр бид нэр заавалчгүй энэ тэндээс гаднаас 50 амьдралыг хайж болохгүй, Монголдоо сайхан 50 амьдрах боломжууд байгаа. Боломжийг бид нэр өөрсдөө бүтээх ёстой гэж би боддог. Тийм учраас ерөнхийдөө энэ сувгийг өөрийнхөө сонирхлоор чөлөө цагаараа хийх юм аа. Тэгэхээр ирээдүйд би ямар бичлэгүүд хийж тавья гэж бодож байгаа вэ гэхээр Монголд үйлдвэрлэсэн сонирхолтой бүтээгдэхүүнүүд эсвэл үйлчилгээ юу ч байж болно гэж би бодож байна л да. Тэгээд тухайн үед чиглэлээ тодорхойлоод бас явах хаа. Хамгийн гол нь миний хувьд хүмүүстэй мэдээлэлээ хуваалцаж, солилцож, суралцаж бас өөрөө бас их хэмээг сурна гэж бодож байна. Бас энэ бичлэг хийгээ тавина гэдэг манаас нэг сонирхол бас хөгжилтэй юм болов уу гэж би бодож байна. За ямар ч байсан 50-аас 50 та нартай мэдчихлээ. Монголдо 50 амьдарцгаая. Баяртай.